Заасан байна. Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. За Canva хичээлийн хаялж доороо та бүхэндээ 3 зүйлийг үзүүлнэ. За нэгдүгürt нь болохоор би нэг юм бонхон рил хийсэн байгаа. За энэ дэр болохоор хүмүүстэй зориулсан юм аяг байгаа шүү дээ, зургтай аяг тийм ээ. За энэ нь болохоор яг энэ эффект нь болохоор ингээд аягн дотор тийм ээ, ингээд аяг нь болохоор энэ утсан дотор, за кофе нь болохоор утасны гаднаас ингэж хийж байгаа юм шиг юм сонирхолтой эффект байгаа. За тэгээ яг манай энэ хүмүүсэд нэрдээ 5 сар төрсөн хүмүүсийн чинь цэцэг нь Lily of the Valley гэдэг юм цэцэг гэдэг юм байлээ. Тэгээ бид нар нэрийг ингээд оруулаад энэ хэвлж өгдөг юм юу хийсэн байгаа. Тийм юудуулаа энэ чинь борлуулалтын сувг хийсэн байгаа. Тийм энийг рекламд зорилготой энийг хийсэн. За яг энэ нь бол ерөөхдөө бол have a good coffee гэдэг кофений реклам шиг л болчихлоо. Гэхдээ яг ямар ч гэсэн аягаа бол энэ дотор нь оруулсан байгаа. За хоёр дахь нь болохоор одоо ингээд цэцэг өрцөн юм бихтэй хатан цэцгийг ингэж гой улам тодруулаад ингээд цаатлынх нь тийм ээ өөрийнх нь юуг нь хар цагаан болгочтой юм. Мэн тэгэхээр ямар нэгэн бүтээгдэхүүн рекламдж байгаа л жишээ нь бол би энэ аягийг рекламдж гэнэ гэх юм бол аягаа бол өнгөөр нь авч үлдээд артлыг нь болохоор яг нэг юм хар цагаан өнгөтэй болгочих юм бол одоо хүмүүсийн ингээд шууд нөгөө нэг фокус нь тийм ээ яг энэ аяган дээр бууж байгаа байхгүй тийм. Тэгэхээр энэ бас аягүй зүгээр санагдлаа. За энийг яаж хийснийг үзүүлье. За гуравт нь болохоор би юм яг янз янзын өнгөтэй юм шувуунууд аваад тийм энийг ингээд нэгээс нөгөөрөө шилжихтэй юм анимашнтай болгосон баа. За бүгд харъя. Тэгэхээр энэ бас айгүй шоу байж болон цэцэг байж болон ер нь л таны рекламд жан зүрийн байж болно шүү дээ. Сайн бас эффект бол бас их сонирхолтой юм шиг санагдлаа надад. За энэ горыг бүдэрийг хий тийм ээ. За эхлээд бол би юу яасан байгаа? Нөгөө нэг гар утасны хэмжээ авсан байгаа 1080 1920-тай тийм ээ. За энэ дээр болохоор нөгөө за өнгө нь болохоор нэг юм юу шаргалтай өнгө авсан байгаа. За хэлээ. За тэгээд энэ дээр бид нар юу яасан байгаа? Элемент руу очиж жоод энэ mock-up гэж яддаг шүү дээ тийм ээ. За энэ. За энэ дээр болохоор нөгөө гар утасны юм Mac-го smartphones гэх тийм ээ. За энэ дээрээс нь аль нь жаахан нэг нь авчих заяа. За тэгээд энэ дээр нэгийг авна. За нэгийг аваад ингээд энэ дээр тавьчих. За тэгээд жаахан томруулчих бас болно. За тэгээд би болохоор нэг өөрийнхөө аягны одоо тийм ээ юм аяг руу ингээд кофе хийж байгаа юм зураг яар зурласан байна. За энэ тийм ээ. За энийг хөдөлөө юу ачаа энэ дээр бас жоохон ингээд том болгоод тэг нэг болроо шахаад бас аягаа ингээд жоохон том болгочих тийм ээ. За apply changes гэх тэгэнгүүт аяг маань ингээд нэлээд том болж ирж байна. За энийг одоо бид нар яах вэ гэхээр аягийг нь бол аваад тэгээд энийх нь background-ыг арилгачих. Тийм ээ. За тэгэнгүүт энэ маань яхнаа ерөөхдөө бол нэг иймэрхүү болж штэ тий. За тэгээд бид нар энэ аягийг хэрвээ рекламдж байгаа гэдгээ үзүүлэх гэх юм бол юу ячиж болж байна. Сайн дээр have a good coffee гэдэг кофе угаараа хийх нь оронд тийм ээ шил одоо happy birthday. За ингээд ячиж болно. За тэгээд энэ дээр бид энийг би болохоор нөгөө нэг энэ фондыг зүгээр санагдсан. За энэ айгуу гоё фонд үлээ. За тэгээ хавтархи бас жоохон хор байх юм бол юу ачих. За юу жоохон ингээд transparency-г ингээд ачих. За тэгээд амархуу. За тэгээ энийгээ бас нэг анимашн оруулна. За тэгтээ болохоор ямар анимашн оруулсан бэ гэхээр Tumble гээд тэгтээ энэ ийшээгээ явж байгаа. Тэгээ энийг жоохон ингээд оруулаад тэгээд юу шүү бот зөвхөн энтерийг оруулж байгаа тийм ээ. За энэ аягийн энэ болохоор энэ анимашн болохоор бас энэ Tumble гэсэн югаараа тэгтээ ийшээгээ за хэмжээг нь бас ингэж жоохон багасгаад за тэгээ ийм за бүгд харъя. Тийм ингэж харж байгаа байхгүй тийм. За яг хөө тэгээ доор нь аяг оруулчих болно. За эсвэл одоо энэ аягийг хүмүүс олж харахгүй гэж бодох юм бол тийм энэ бас өөрөөр ячиж болно. За би болохоор нөгөө энэ ч нөө төрсөн өдрийн юу байж байгаа учраас жоохон төрсөн өдрийн аяа оруулсан.
За ингэж хийсэн ба. За хоёр нь болохоор энэ одоо энэ эмхтэй энэ аягийн тэрийг бол яхна зургнаас нь ингэж ил нааш нь ингэж тийм ээ тодруулсан байгаа. За энэ дээр болохоор яг бид нар эмхтэйгийн зурган дээр бас авчаа илүү сонирхолтой байж магадгүй. За энэ эмхтэйг авсан энэ юм гоё улаан цэцэг барьсан эмхтэй байгаа байхгүй. За тэгээд энийг юу яд юм бэ? Edit руу орж жоод юу яа Magic Crab гэж хаална. За энэ болохоор энд Magic Crab гэдэг тийм ээ. Тэгээ энэ цэцгээ ингээд за энэ цэцэг нь бол ийм ингэж тэмдэглэж чад crab гэдэг энэс нь цэцгийн нөгөө нэг энэ цаа зургнаас нь салгаж байгаа байхгүй. За ингээд зургийн цэцэг нь ингээд салчиж байгаа байхгүй. Тэгэнгүүт нь edit руугаа орж жагаад энэ adjust гэж ороод тэгээд vibrance гэдэг энэ бүр ингээд 100 дээр тийм ээ бүр юм готход болгож байгаа байхгүй. За харин энэ артлыг нь болохоор edit руугаа орж жагаад артлын нөгөө background шүү дээ тийм ээ. Тэрийг нь болохоор энэ adjust руугаа орж жагаад saturation гэдгийг яхаа бүр нь олж. За тэнгүүл юм хар цагаан болчихж байгаа. За тэгэхээр энэ зураг маань бас ингээд бас цэцгэн дээр илүү тийм ээ акцент өгч штэ. За би бас энэ дээр нөгөө өөрхөн дээр юг оруулсан байгаа, аягийг оруулсан байгаа. За жишээ нь одоо энэ аяг тийм үү. За энэ аян дээр энийг бас л яах нь адилхан edit гэж орж жоод тийм ээ. За тэгээд see all гээд за Magic Crab гэдэг яг энэ аян дээр ингээд яачих. За энэ олон юм яахгүй зөвхөн аягаа ингээл crab гэл. За аяг нь ингээд салчин тийм үү. Тэгэнгүүт артлын яг бид нар юу болчихно? Adjust руугаа орж жагаад saturation-ийн гэд хар цагаан болгочихно. Тэнгүүд аяг нь бол яхна өнгөтөр үлдчихэж байгаа байхгүй. Тэгээ энэ аягны хонжинээс ингээд салцсан жоон томруулчих болно тийм ээ. За энэ бас надад их зүгээр санагдаад байгаа шүү тийм. За тэгэхээр 3 дахь нь болохоор одоо энэ зургнууд дээр бид нөгөө нэг юу эффект оруулах гэсэн шүү дээ. Одоо ийм ингээд нэг юм тэг инк татж байгаа юм шиг тийм. За энийг хэдүүлээ бүр шинээр хий тийм ээ. За юу яана? Юуныхаа custom size руугаа орж байгаа тийм босоо. За энэ яг хэмжээгээ бол янз бүрээр өгч болно. За ер нь бол рилний юм хэмжээгээр өгчл зүгээр 1900 1920 гэсэн хэмжээ байгаа тийм ээ. За тэгээд ерөөнийхөө орж байгаа фотос руугаа очиж байгаа юу яачих. Гоё юм өнгөлөг одоо энэ дээр тийм ээ colorful bird гэдэг тийм ээ өнгөлөг юм шувуу гэдэг бичингүүд чинь шувуунууд гараад ирнэ. За би болохоор энэ шувууг авчлаа. За энэ шувуу за нэг олон шувууны яхад яг хоо за энийг авчээ. За тэгээ шуугаа олно ер нь бол жоохон голд нь оруулаад яачих заа. За өөр ямар шуу байна энэ дээр харагдах юм. За энэ бас гоё шуу өнгөлөг шуу байна. За тэгээ яах вэ гэхээр энэ юунууд энэ юугаа анимашн өгнө. За энэ дээр нь болохоор би болохоор юу ачлаа анимашн гэж орж жоод за photos гэдэг дээр орно. За бүр пэйжээр нь биш тийм ээ photos гэдэг дээр орно. За тэгээ ink гэдэг юм байгаа. За энэ ink маань дотроо энэ splash гэсэн юу сонголттой байгаа. Энэ стайл дээр нь splash-ийг сонгочих заа юу. За тэгэл дараагийнх дээр нь ороод бас адилхан ink тэгэл энэ splash гэдэг. За дараагийнх дээр нь болохоор бас ink гэж орвол за тэгээ сонголтын дээр нь за тэгээ хавийн хоорондох юун дээр нь болохоор транзишн нь болохоор би энэ solo гэдгийг сонгочлаа. Тэгээ all гэдэг юм бол бүгдэн дээр нь адилхан болчихно тийм ээ. За тэгээ хав дээр нь бас бид нар нэг шувууны аяа оруулчих болно. За bird song гэдэг тийм ээ. Аудион дээр нь за энэ хань шувууны жиргээ байна тийм ээ. За яхаа нэг оруулчих. За тэгэл хэдүүлээ үзье. За тэгэхээр энэ ink animation бол ер нь янз бүр юм дээр ашиглавал бас их гоё санагдлаа тий. За ингээд энэ хичээлийг дуусгая. Баярлалаа. Баяр таа.